Режина сэлэн бариад байж болохгүй болохоор өөртөө зориулаад нэг модом зохиур бэлтгэхэр болдог. Тэр зохиур нь Теор зориулсан зохиур гинэ. Түүн дээрээ бүр нэрээ шихүү байх уу гэж бодоод байдаг. Хөөрхийн Сэлма гаргасан гинти шийдвэрт нь бүр зүрхээр явах гэж байгаа бололтой. Хаанд юу гэж тайлбарлах болж байна гэд бүр хүлэн дээр тогтч чадахгүй найгаж ундаг. Жонни гаргасан цариг харангуудаа Режинад наашаа дуудаад "Чи надад гаргаж байгаа нүүрний хуурлаа засаа. Сэлмагаас бусд нь бараг бүгд анзаарчлаа" гэж хэлдэг. Жон 11 наснда Режинагийн хүлэг батар болохдоо шууд Сэлмад уралцсан байлээ. Тэр үед Сэлма нөхрөөсөө салаад үүшлэгч болоод ирсэн байсан болохоор энэ хоёрын хайр ер нь бүтээгүй. Режинагийн өмнөх амьдралд хоёулаа Режина хамгаалж байгаа төгсөн байдаг. Тийм учраас Режина энэ удаа энэ хоёрыг нийлүүлж өгөхөр болдог. Жонч бахархалтай "Нөгөө хонгор чирээ чинь таны нэрийг сонсоод л шээс алдаж байлаа штэ" гэж хэлдэг. Режина ч хонгор чирээ гэж хийн гэсэн өнөөх улаан үстэй Теорийн хамгаалагч чинь хонгор чирээ гэдэг хочтой мэлээ. Багтаа хөөрхөн байсан томрооч тэр хിവэрэ болохоор хонгор чирээ гэдэг нэр нь үлдчихсэн юм байлээ. Энэ улслаа устай гарын гэр бүлчин угаасаа багаас эмэгтэйний хувц өмсдөг уламжлалтай байлээ. Тэгж байж шулмын хийсэн үүдлийг төрөгдүүлж чадна гэж итгэдэг гинэ. Режинаш нөгөө улаан устай залууг бодсноо "Юу вэ? Тэр царайлаг гэж үгсэн Жон ихэнх хүмүүс түүнийг царайлаг гэдгээ л гин. Манай Режина чин Амон Теор хоёртой ойрхон байсаар байгаад стандарт нь өсчихсэн байдаг. Амон гэсэн нөгөө хоёрын яриа яаж дууссан бэ гэхээр Режинагийн тушаал гэсэн Амон шууд зөвшөөрөөд төлөвлөгөөг нь асуудаг. Режина ч өөрийгөө галзуу навш шиг ажиллаад галзууртлаа дурласан хүүхэн шиг араас нь хүн харин "Та бол яг хоо зүгээр л байдаг шиг надтай харьцахад болно" гэдэг. Тэгээд яаж иж байгаад хоёулаа сүү тавьчих бол гэсэн Амон гайхаад "Юу вэ, гэрэлгүй байсан юм уу" гэж асуудаг. Режина tik сатаа болох бодол алгаал гин. Хэдий өөрт нь хэцүү байсан ч өөрийнхөө ачааг хүнд өрүүлэх бодолд хүнд байхгүй. Амон ч өөрийнхөө зохиосон жүжигдээ битгий хэд автаарэ, жинхэнэ биш гэдгийг битгий мартаарэ гэж хэлдэг. Режинаш санаа зовлтгүй би чанд орлохгүй гэд энэ хоёр маань хамтрагч болвоо. Режинаш төлөвлөгөөгөө эхлүүлээд өөрийнхөө хамтрагчийг сольсон Теорийн үйлчлэгт өөр хамтрагчтай болсон гэдгээ Сэлма гүнгийн харш руу явуулдаг. Үүнийг мэдсэн Сэлма бүр амар гайхширнаа. Тэгээд Амоны харш руу очно гэдэг захиа хэлгэнгүүтээ шууд хөдөлгөөр болдог. Хоёр үйлчлэгч нь бүр гайхсан. Хогийн амтын юм чи ингэж явах хэрэгтэй үстэй гэд захиатайгаа бараг зэрэгцэж очих гээд байгаа юм уу хаашаа. Режинаш аль хэдийн Амоны гэр бүлийн харшлуу хөдөлсөн байдаг. Режинагийн өмнөх амьдралд Теорийн төрсөн өдөрт хоёр зүйл болжээ. Эхний зүйл нь Теор цогтдлоо угаад үүнийг нь харсан сүйдсхэн ухаан алдаж унсан бол хоёр дахь зүйл нь Теорийн төрсөн өдрөөр хааны эзнийг хэн нэгэн хордуулах гэж оролдоод энэ үйлчлэгээ нь хугацаанаасаа өмнө зогссон байдаг. Мэдээж Режинагийн хувьд өөрийнх нь дүүн хогийн овш байгаа нь өөрт нь хэрэгтэй. Яагаад гэвэл тэрээр осныхаа дараа өгөөмөр болсныхаа дараа шууд өөрийнхөө улсынхаа хөрөнгийг хэн нэгэн зүгээр л май гэд өгчдөг. Нэмээд нөгөө X сүй залууд нь хаа эзнийхэн тавгыг шууд өгчихсэн юм байлээ. Тэгээд Режина буцааж авч чадахгүй байсаар байгаад бослог болсон гэж байгаа. Дээр дурдсанчлан хаа эзнийг хордуулж асан гэдэгтээ тэр хорныхоо ерөнгийг манай Режина өмнөх амьдралдаа Данила гэдэг цэцгээр ерөндөг хийсэн байлээ. Тэгээ тэр ерөндөг нь азар Амоны гэр бүлийг гүнгийн авах хадны харшид ургадсан байлээ. Тэгээ тэр цэцгийг авах гад харшид нь ерөнхийдөө оцсон гэсэн үг. Энэ гүнгийн гэр бүлийн ген бүр амар хүчтэй байгаа ахыг л харчих. Тэр бол гүнгийн ууган хөө буюу нэрийг нь Жизел Вестон гэдэг. Вестон гэр бүлийн бүх гишүүнийг өөрийн талд оруулах нь Режинагийн зорилго. Жаасэлж ганцхан цэцэгний төлөө яах гэж өөрийн биеэр ирсэн бэ гэсэн Режина гүнгийн ахатны дуртай цэцэг байхад өөрийн биеэр ирэхгүй бол бүдүүлэг хэрэг шүү дээ гэд хажуу тийшээ харсан бурхан минь юу вэ? Нэрт ирээд минь төргий гэсэн ч бэлтгэлэн дөнгөсөө дууссан болохоор арга байсангүй гэд хөлөрчгсөн орж ирдэг. Режина чи гэртээ байгаа ч гэсэн ийм байдалтай явах чинь гэмт хэрэг шүү гинэ. За тэгвэл ямартай цэцгээ авахар явлаа гэсэн ах нь за тэгвэл би хүн туслахаар явуулъя гэд хэлдэг боловч Режина маань шууд татгалзаад Амонтой хамт явдаг. Үүнийг нь харсан ах нь хүртэл жоохон гайхаад араас нь туслах хүмүүс явуулахаа амлдаг. Энэ үтсгэлэнтэй авахай бол гүнгийн ахаа. Дээрээс нь түүнийг эзэнт гүрний сарнай гэж дууддаг. Эзэнт гүрний сарнайнаас төрсэн болохоор тэр юм болов Амон болон Жасл хоёрын харагдах үзүнж бүр амар төгссөн юу. Нэг удаачгүй цэцэг авах хүрээлэнд нь ирсэн бүр амар үсгэлэнтэй газар байдаг. Үнийг гүнгийн ахатан өөрөө бүгдийг нь харж хандсан гэж байгаа. Энэ газарт нь энэ хоёроос өөр хүн байхгүй болохоор энэ хоёр маань төлөвлөгөөгөө ярилцахад болдог. Амон бол Теорийн төрсөн өдөрт Режинагийн хамтрагчаар оролцсон. Гэхдээ эхлээд энэ хоёр маань тус тусдаа ирэхээр болдог. Үдшилтээг эхлээд Теор болон түүний сүйдсгүй хоёр бүжиглсэний дараа Амон Режинаг бүжигт өрөх ёстой. Тэгж байж хүмүүсийн анхаарлыг татна. Дээрээс нь сүйд залуугийнхаа бардам зангийг баг жолоо доош нь унгана гэж бодож байгаа. Тэгсэн гинэд Режина хүл алдаад ундаг.
Яг унах гэж байхад нь ууг нь амун барьж авдаг ч гэсэн дээрээс нь давхарлаад унчихнаа. Ийм царайлаг залуу дээрээс унчгаа зүгөөрөө гэж сухад би лав тэсэхгүй үүнтэй адилхан Режинагийн зүрхэн бараг л тесрэх төгтөг. Ямартай Жамоныг дээрээсээ босгоод дээш үндэснийхаа дараа ичвүтэр байдалд орчлоо уучлаарай гэж хэлдэг ч Амон шууд тасчихсоо л гин. Энэ бүр нэрээ Режинагаар тоглоод ханаж өгдөггүй дуракуугүй юу? Амон бол ямиг айгүй хурдан ойлгодог төрлийн хүн болохоор аль хэдийн төлөвлөгөөг нь бүгдийг нь ойлгочихсан байдаг. Тиймдээ ч Режина таалагдана. Тэснээ яриа дуусчихсан юм чин одоо цэцгээ ухаж эхэлэхгүй дээ гэдэг Амож гайхаад үйлчлэгч нар ирээгүй байхад зүгээр юм уу гэсэн юу вэ тэнд ховон тэр ухах юмуд нь бүгдээрээ байна штэ гэж авч байгаа юм чи. Амож гайхаад би ухах хэрэггүй гэсэн Режина тэгээд би ухах юм уу? Наадхаа гүн ухаарай гэж хэлээд баахан цэцэг ухуулаад хаш руугаа буцаж байгаа юм да. Анханч та хоёрын дунд юу болсон юм гэж шууд асуудаг. Амонч теорийн төрсөн өдөр дөрөгцснаа хэлдэг. Чиний төлөө охтууд яаж тулалддаг вүлээ? Тийм байтал чи оролцох хэрэггүй гэсэн надад хамтрагч байгаа л гин. Юу вэ? Хэн хамтрагч чинь гэсэн хэлдэггүй. Аханч сэрэг толгойтой болохоор Режина гүнж хэрэггүй гэж шууд мэдчихдэг. Аханч ах Режинаг харчаад хааны голөгцөн гүнжээр нь таньдаг байсан болохоор жоохон өрөвддөг байснаа хэлдэг. Гэхдээ өнөөдөр уулзсан Режина яагаад ч юм өөр байсан. Түүнийг юу өөрчилсөн бол гэд гайхнаа. Аханч түгээсээ чи өнөөдөр яагаад гүнжийг ийм байдалтай ухтаа авсан юм гэсэн Амонч би гүнжийг удаан хүлээлгмээргүй байсан маа гэдэг ч яг үнэндээ залхуураад шууд ирсэн байлээ. Ахан дүүдээ Режинагаас зайтай байгаарэ Режина дебютээ хийх юм бол эзэн төгөрний хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болох болно гэсэн Амон надад угаасаа гадаад төрөх тийм чухал биш штэ гэж хэлдэг. Яг наа занчил ядаргаатай гэж хэлдэг ч Амон та тэгээд намайг үзий яддгүй үстэл гэдэг. Амоны хувьд Режина өөртөнд орлохгүй гэж хэлсэн байдаг ч юмыг яаж үдэхөө зайгаа барихаар шийддэг. Хар өглөөгөөр хутга барьцгаад юм хэрчиж байгаа хүн бол манай улсын гүнж Режина. Өнөөх ухуулаад исэн Даниэла цэцгээрээ ерөндөө хийж байгаа юм байлээ. Даниэла цэцгийн үнс нь үнэхээр гашуун байдаг болохоор хүмүүс хэргэлдэггүй. Шулмын хорны эсрэг нөлөөтэй ганц ерөндөг болохоор уулгахаас өөр аргагүй. Теор болон эзэн хаан хоёр тоолныхоо өмнө уулган гэдгийг сонссон нөгөө хэд нь юу вэ хордуулах гэж байгаа мó гэж боддог. Хордуулах гэж байгаа гэж сэжиглээд байсан болохоор бүр сүултээ мөнгө аяганд хүртэл аягалж өгдөг. Өнөөх алдартай хааныг хордуулж алсан гэдэг байгаа шулмын хор нь ерөөсөө эмэгтэй хүнд үйлчлдэг юм байдлээ. Яг уу шулмын хор болохоор л тийм байх. Эрэгтэй шулман гэж байдгүй юм чи. Амар юм хойлж хутгаж үүсгэснээ тэрийг өөрөө уухгүй гэж байлээ. Өглөөний цай бэлэн басан гэдгийг сонсонгуудаа гараа гаргаж хийсэн аимшигтэй зүйлийг аяглаад хоолны танхим руу баяртайгаар явдаг. Орж ирвэгүй юу та хэдэд зориулаад гараа гаргаад юм хийчихлээ уугаарай гэд өнөөх амар юм аягалж өгдөг. Би сайн тун гэсэн ч нөгөө хоёр нь юусоо итгэж өгдөггүй. Гэхдээ зүгээрээ та хоёр уучих юм бол нилээн сайн шүү гэд инээсээр байгаа шахана хаа эцгэнж дахиад Режинагийн ормыг хугаж болохгүй юм чин гэд зориг гаргаад залгидаг. Даанч бардгум да. Хамсаж утсан хаа эцгэнж үнэхээр сонирхолтой амттай маг гашуун байх тусмаа би сайн гэдэг штэ гэдгээ. Гэхдээ бүр амар гашуун болохоор хаа эцэг нь бараг л хилээ мэдэрдэггүй. Дүүтээ уулах гал эргээд харсан дүүн зочоол аягалж өгсөн ч ийм балер амиг угаасаа уухгүйгээд гараа зогтчихдаг. Дараа нь болон хүл явдлыг мэдэж байсан болохоор Режина араас нь хөөдөггүй. Анх харан хаа эцгийг ууж дуусахыг нь хүлээн. Бүгдийг нь уулах гад өргөдүүлэх тактик ашигладаг. Таны эрүүл мэндийн төлөө би өглөө амар эрт басаад гараа гаргаж хийсэн юмсан гэдэг өөнийгөө сонссон аавч гимшээд бүгдийг нь уучхнаа. Тэгээ уусныхаа дараа Режина бүр нэрээ бүгдийг нь уучгаж байгаа мó гэж энэ одоо уулахгүй гэж байсан юм бах та. Ууж дуусныхаа дараа за би угаасаа хөнгөн хоолдог болчихсон болохоор ингээд явъя да гэд орхиод явчихдаг. Бизнес энэ ерөндөгийг өдөр болгон өгнө гэдгийг сонссон аав бүр гайхдаг. Тэгээд гарвуугүй юуна гэдэг үйлчлэгчтэй нөх зогтог зохиураа захиад дүүрэг очноо. Юу босноо нэндээс харагдаж байгаа бах тий. Тийм. Теорийн ээжийнхэн тухай цурхал тараагаад байсан нөгөөд шийтгэл хүртжээ. Нийслэлээс цөлөгцөн л гин үүнийгээ сонссон Режина ямар хөнгөж сэтгэл өгөө гэдэг. Сэлмаач Режинаг өөрчлөгдсөнийг бодоод яагаад ингэж ажиллаад байгааг нь мэдэхгүй байгаач багын л зөв шийдвэр гаргадаг байсан болохоор өөрөө тайлбарлах хүртэл нь хүлээхээр шийддэг. Режина гинэд нэг юм сансан уу яасан. Теороос согтууруулах хундаг бүгдийг нь холдуулаарай гэдэг. Ханхүүгээ дураараа дүргээд барахгүй байвал яаж хийж агаад хашаад намайг дуудаарай л гин бүр нэлийн сервисний хандаж байгаа бололтой.
Силмагийн хэлж байгаагаар бол Режинагийн сүү залуу болох Херманы хамтрагчаар Вискаунт Ведисийн охин болох гэж байгаа л гин. Өнөөх охиныг Аната Ведис гэдэг бөгөөд гэр бүлийн алдсныхаа дараа Херманы гэр бүлийнх нь нөмөртөө авсан гэж байгаа. Тэр хоёрын дунд юу ч байхгүй бөгөөд ах дүүсэн харилцаатай л гэж хүмүүс ярьцгаад байлээ. Режинаач өнөөх хэргийн эзэдтэй уулзах гэж байгаагаа хүлээж яддаг. Теорийн төрсөн өдөрч болж үдшилтээг эхлэх болжээ. Режина хувцас өмсөд бэлдчихсэн үнэхээр үцгэлэнтэй харагдаж байгаа бололтой. Үйлчлэгчд нь хүртэл харцаа салгаж чаддаггүй. Гэхдээ Режина ганцаа зүйл санаа зовж байгаа. Ягаад гэвэл түүний хамтрагч нь Аарон штэ. Үнэхээр үцгэлэнтэй. Гангалсан ч гангалаагүйсэн ч бусдын нүдэд татах болохоор түүний хажууд хангалттай гоё харагдаж чадах болов гэж санаа зовдөг. Режина ч өөрийнхөө хамтрагчийн нүдний өнгөд тааруулаад гоё чимэглэлээ сонгосон байдаг. Энэ сонгосон гоё чимэглэлтэйгээ адилхан өнгөтэй ханцовчны товчийг хүртэл Амонд бэлгэлсэн байгаа. Цагийн тулаад авахд хэцүү байсан ч гэсэн мөнгө байхад асуудал юу байх вэ гэд мөнгөөр зодоод авчихсан л гин. Үдшилтэгч эхлэх болж чухал зочд нь бүгдээрээ цугларчээ. Баргийн үдшилэг өдөрлөгт оролцдоггүй Амо хүнийг ирсэн байгаа харсан охтууд бүр шуугилдаа зогсдгүй. Нэмээд бүр гүнж Режинагийн хамтрагчаар ирсэн гэсэн хүмүүсийн ам дамжаад энэ үдшилгийн гал халуун сэдв болж байгаа юм да. Жасл бас энэ үдшилэгт оролцож байгаа юм бэлээ. Гэхдээ хамтрагчгүйгээр тэгсэн аав гах нь хурж ирээ Жасалтын яриа өддөг та нарын аав гахын царайг хардаа амар хүчтэй гинтэй байгаа биз. Өөрөө эмэгтэй хүнтэй харьцаж байсан ямар ч туршлагагүй мөрт Жасл Аарон хоёрыг яагаад хамтрагчгүй байгааг нь гайхаад нилийн үгэлдэг. Жаслын сүйдсгөө нь өвчтгсөн болохоор өөр хүнтэй хамтрагч болоод ирээд байх сонирхол алга гээд ганцаараа ирсэн байлээ. Жаслын хувьд хамгийн сонир байгаа ганц зүйл нь яагаад Амо гүнжийн саналыг зөвшөөрсөн бэ гэдэг. Яагаад гэвэл тэр өөрөө сонирхохгүй байвал хааны саналч үгүй л гэж хэлдэм байлээ л дээ. Тийм ч болохоор дүүн яагаад гүнжийн саналыг зөвшөөрж өөрт нь гүнж юу санал болгосныг нь сонирхсоор л байдаг. Энэ үдшилэг дээр тэр хариулт олж чадна гэдэгтээ итгэж байгаа. Тэр цаана харин авах бодож байдаг. Өөрийнх нь дүүгийнх нь хоёр хүүгийнх нь том нь нилийн яриасан мөртлөө их цалтай. Харин хоёр дахь хүү болох бага хүн ерөөсөө юм ярьдаггүй мөртлөө бас л цалтай. Дүүгээ яаж ийм амар аюултай хоёр хүүтэй болсон бол таа гэж гайхан бодонгоо юм иддэг. Тэрнтэй зэрэгцэн эзэн хааны гэр бүл морилвоо. Дөнгөж саяхан орж ирсэн эзэн хаан болон Режина хоёр дүүдээ төрсөн өдрийн мэндийг нь хүргэдэг. Түүнээс ч нэх удалгүй Теорийн сүйдсгөө нь хурж ирнэ. Түүний сүйдсгөө Грита гэдэг үнэхээр үцгэлэнтэй охин байгаа биз. Хаан жижиглэгийг албан ёсоор эхлөөж Теор маань сүйдсгөөтэйгээ хамт анхны бүжгээ хийдэг. Режинаач Гритагийн өмнөөс уушлахгүй наа. Яагаад гэвэл өмнөх шиг манай Теор маань сайхан сэтгэлтэй хөл болохгүй арай хөгийн навшаар үлдэх болохоор тэр. Тэгээд өөрийнхөө барьдаг нөгөө модон цохиураа Гритад ч гэсэн хийж өгдөг юм билүү гэж боддог. Яг л Режинагийн өмнөх амьдрал шиг баатрууд нэлийн хол зогсож байна. Режинагийн санаж байгаагаар бол баатрууд хаанаас нэлийн хол зогсож байсан болохоор үйлчлэгчийн дур тувирсан алуурчин хааныг гэмтэх гэж оролцсон гэж байгаа. Гэхдээ бүтлгүүцэн даруйд нь хаан шууд цаазын ял болгосон учраас Режина царайг нь ерөөсөө сандаггүй. Ямар ч тач Режинагийн баттай мэдих зүйл бол алуурчин үйлчлэгчийн дур тувирч хаантай хайрхан зогсно. Яг энэ үед манай Теор болон сүйдсгүүгийнхэн бүжгэн дуусаж Режина руу Аарон очдог. Режинаач Ааронтай мэд мэдэх гэсэн Аароны гадаад үзмж нь бүр амар үцгэлэнтэй харагдаад Режина бараг л тэсдэггүй. Тэгээд өнөөдөр үнэхээр үцгэлэнтэй харагдаж байна гэсэн юу вэ? Үцгэлэнтэй харагдахгүй тул хичээсэн юмсан гэж авдیں۔ Режинаач бид нарыг бодож ингэж хичээж байгаад ч баялаа. Гэхдээ хичээгээд энэ юм уу гэж бодноо. Энэ бүр гангалах юм бол бүр дийлдэхгүй амтан болох нэ. Аарон Режина хоёрт бүжиглэж эхэлдэг хүмүүсийн нүд бүгдээрээ тэр хоёрыг туснаа. Яагааргүй эзэнт гүрний үцгэлэнтэй эмэгтэй болон үцгэлэнтэй эрэгтэй юм да гэсэн яг үндэ бүгдээрээ л Ааронт ширтэж байсан л та. Аароны ээж авийн хайрын түүхэн үнэхээр алдартай гэж байгаа. Тэгсэн мөртлөө яагаад Аарон гэрлэхийг хүсдэггүй бол гэд гайхан асуудаг. Аароны ээж авийн гэрлэлт нь ямар ч гэрэн дээр тогтоогүй жинхэнэ хараар үссэн гэрлэлт гэж байгаа. Аарон гэрлэлтийг зүгээр л сонирхдаггүй гэдэг Режина яагаад гэдгийг нь лавлан асуухад өөрийнхөө авах шиг хүн болно гиндэ. Ээж л байсан Аароны аваг ах. Нэмээд эзэнт гүрний хамгийн хурц сэлэм гэдэг хочтой нэг. Хамгийн харамсалтай нь Режинагийн өмнөх амьдралд тэр аваг ах нь өөр улс руу явж байгаа тэр хил дээр болж байсан дайны хүл нэрвэгтэн амь насаа алдсан байдаг. Түүнээс нэг удалгүй Аароны насан турш ёслол болсон бөгөөд дараагийн Магрэ Вестэн болсон ч түүний хувь тавилан нь яг л аваг ах шиг нь дуусдаг. Энэ үйл явдлыг бодож байхдаа Режина гинэт тэр аваг ах нь өөд олдог зуныг өнөөдөр гэдгийг санана. Мэдээж одоо л зогсоохгүй бол авгахын зүүн хил рүү явсан тохиолдолд авгахынч дээр Ааронч тэр хоёулаа өгөх учраас үүнийг зогсоох хэрэгтэй гэж шийднэ.
Режина ч авгыг нь аврахгүй маа гэж бодоход ядаж сүүгээрээ даландуулаад Аароныг аврах хэрэгтэй гэж боддог. Ямар ч тач маргааш болох хуралдаанд оролцоод зүүн хиллийн зүг рүү авгагийг нь явуулахгүй оронд нь олон цэрэг явуулах гад үзье гинэ. Бүжигч дуусаж Режина дахин хэлж байгаа дуушлаарай. Гэхдээ та өнөөдөр үнэхээр үцгэлэнтэй харагдаж байна гэж хэлдэг. Манай Аарон ч тийм ээ, угаасаа бүх хүмүүс тэгж хэлдэг гэж хэлнэ. Хэдий энэ үцгэлэнтэй гэдэг үгийг бүх хүнээс сонссон ч гэсэн хинч нүүрэн дээр нь ингэж илэн талангуу хэлж байгаагүйгээд Режинагийн байгаа байдлыг хараад инээд нь хүрсэн бололтой инээдэг. Даанч тэр инээсэн төрхийг нь хараад Режина тэсдэггүй. Аарон хүртэл Режинагийн гаргаж байгаа үйлчлэгийг харангуудаа саяны гаргасан царайндаа бараг л гимшдэг. Режинаш дахиад таны өмнө ингэж исвэртэй байдалд орсон дуучлаарай гэсэн дахиад л дасчихсан үл гин. За тэгээд боцъя гэсэн айгүй танил холоогоор өөртөө мэдлдэг. Уг хоолойг сонссон Режина үнэхээр зочирдно. Яаж ч утсан өнгөрсөн амьдралд нь өөрийнхөө бүх зүйлийг булаасан сүйт залуу. Энэ Херман гих залуу одоогоор Режинагийн сүйт залуу хэвээрээ тул Режина өөрийгөө хүчлэн байран өдөөс нь зөрүүлэн мэдлдэг. Түүнийг харах төдийд дотор нь мухаарш нүдэн бүрэлдэж байгаа Режина зүгээр л алцхуу гэж боддог. Үүнийг нь ч Аарон анзаарна. Херман ч өөрөө хамтрагчаа хайчгаад өөр хамтрагчтай болсноо таныг хамтрагчгүйгээ санаа зовж байсан. Харахны санаа зовох хэрэггүй байсан бололтой гэж ёжолдог. Режина ч өөдөөс нь танд итгэх ёстой үгүйгээ сайн мэдэхгүй л байна шүү гэсэн Херман зөрүүлээд эзэн хааныг өмжөөд би яаж худлаа яар зөрөглөх байлээ гэж хэлдэг. Режинаш дотроо юу вэ, өмнөх амьдралд минь бүр улсынхаа эсрэг босчход юу гуцаад байна гэд баг дотроо заамдж өгнө. Тэгсэн өнөө Херманы артлаас Режинагийн үнэхээр их уулзах гадайсан өнөө охин гараад ирдэг. Тэр бол Херманы арт талд байсан хар шидтэн бөгөөд Анета Ведис. Режинагаас ердөө нэг насаар ихч мөртлөө хэдэн зуун хүнийг удирдах чадамжтай. Режинагийн дурсамжид бол ердөө өөрийнх нь экс сүү залуугийнх нь амраг байсан л төдий. Анета гэдэг охин ч ерөөсөө өөрийгөө танилцуулж өгөхгүй байсан. Режина энэ усад надаас илүү их мэдлэлтэй охин байгаа гэж бодсонгүй. Чи өөрийгөө танилцуулахгүй мó гэж хэлдэг. Тэгж хэлүүлснийхаа дараа эцэст нь мэдлж байгаа юм чам. Яаж яваад Вискаунтын охин ийм амар хүчтэй болсныг Режина ерөөсөө бодоод ойлгодоггүй. Түүний тухай ганцхан зүйл мэднэ. Учир нь тэр хүмүүсийг хоослохдоо үнэхээр сайн түүнд хоослуулсан хүмүүс өөрийнхөө хайртай хүн болон гэр бүлээсээ хүртэл урууж чадхаар хэмжээний. Тэр өөрийн ховсцсон хүмүүсээ яг л утсан хүүхдтэй шиг ашигладаг. Тэр ховсдуулсан хүмүүсийг нь хүмүүс ерөөсөө анзаардаггүй бөгөөд ердөө л өөрчлөгдсөн гэж өнгөцгөн дүгнэдэг. Режина энэ талаар өмнөх амьдралдаач нэлээд орой мэдсэн байдаг. Тийм учраас түүнийг жинхэнэсээ Вискаунтын охин мөн эсхийг нь хүртэл шалгахаар шийднэ. Хэдий шалгасан ч түүний эсрэг нотлох байранд болох нь хэцүү. Яагаад гэвэл тэр Херманы гэр бүлийг ардаа оруулсан хар шидтэн учраас хүсгэл юм бол өөрийнхөө оршихуйг нууж чадна. Режина ч одоо түүнийг дураар нь байлгахгүй гэдгээ баттай хэлдэг. Режина толгоогоо өндүүлэг гэж хэлвүүгүй юу шууд л Херманы ардгүйгээд орчихноо. Тэр гаргаж байгаа царай харцыг нь л харчих. Режина үүнийг нь харангуудаа яагаад өмнөх амьдралдаа эрт анзаараагүйгээ гайхдаг. Нөгөөх Анетагч Херман чигтгэн хаагаад байсан. Режина яасан намайг ямар нэг зүйл хийчихэн гэж байгаа юу гинэ. Херман ч үгүй дээ таны өмнө алдаа гаргачихгүй л гэж бодлоо. Түүний ёс жаяг дэндүү муу гэж хэлдэг. Режина сонсонгуудаа ара танаа гэрт чингуудаа нэлээ удаа үлдээ. Тэр хоорондоо сорж амжаагүй гэж юу гэсэн Херман ерөөсөө хэр халтаадаггүй. Аавтайгаа адилхан өвчтэй болохоор эдгэрэх гэж утсаа л гин. Одоогийн Херманы харц өмнөх мэддэг Херманы харцыг бодох юм бол шал өөр. Одоогийн түүний харц нь яг л өмнөх амьдрал дахь өөрийг харж байсан харц шиг гээд гараа хатгаад байж байсан. Аарон гарыг нь барингуудаа одоохондоо хэдүүлээ эндээс холцсон дээр байх гээд уур амьсгалыг арай дээрдүүлдэг. Өнөөдөртөө энэ хүртэл ярьчихъя. Бас энэ хүртэл уншаад үзэхэд миний бодож байгаагаар бол Херман Режинад үнэхээр хайртай. Гэхдээ энэ Анита дагаацтэй ховсдуулаад тэгээд юу ч хийж чадахгүй байгаа юм шиг харагдсан. Ягаад гэвэл та хэдэр нүднийхэн цагийг л хараарай заяо. Тэгтлийг ялалцснууд ийм хурдан хувирна гэдэг худлаа штэ. Намайг хүлээж тэсэлгүй мангаг нь монгол хэлээр уншмаар байна уу? За тэгвэл энэ манга нь 60 дугаар бүлэг хүртлээ монгол орчуулгатаагаар дээр Rosella manga гээд Facebook дээр пэйж дээр орсон байгаа. Та хий сонирхоод үзээрэй. Бас энэ хүртэл үзчихээ лайк, subscribe дараад комент бичихгүй бол урамгүй штэ. Хэрвээ catch монголоорсон жахан л доо мэдрэмжирчин хахгүй царайгаа өөрөө хардаа захиж байна бачрлаа шүү нүгсэн бүхний хэлнэ